өнгөт принтерийг бол толгойг нь цэвэрлэх юм шаардлага үүсдэг. Лазер принтерийн хувьд бол шаардлагагүй шүү дээ. Ялангуяа та 7 хоногоос дээш хугацаагаар юу ч хэвлээгүй бол зайлшгүй толгойг нь цэвэрлэх хэрэгтэй. Тэгэхгүй болохоор ингээд зарим өсгүүд дээр зураастаа ч юм уу бүрсгэр ч юм уу ингэж гараад байдаг. За үүний тулд яах вэ гэхээр контрол панел руу орчин. Тэгээд энэ хэсгээс принтерийн хэсгээ сонгоод миний хувьд бол Epson 3110 L3110-ыг ашиглаж байгаа. За ер нь бүх өнгөт принтерүүдийн хувьд бол яг ижилхэн. За тэгээ принтерээ сонгоод 10 товчоо дараад printing preference гэдэг. За энийг сонгох чинь. Тэгэхээр ийм цонх гараад ирнэ. За эндээс энэ хэсгийг сонгоод 3 дахь хэсгийг сонгоод энэ дээр бол ингээд чеклж болно тий. За миний принтер бол угаасаа толгойг цэвэрлэх шаардлага үүсчихэд байгаа. За энийг дарах юм бол нэг хуудас хэвлэгдэнэ. Тэгээд 4 өнгөөр хэвлэхдээ аль нэг өнгө нь хэрвээ таних толгойг цэвэрлэх шаардлагатай бол юм дасалттай гарна. За тэгээд би бол энийг мэдж байгаа учраас энийг орхиод шууд энэ дээр дарлаа. За ингээд head cleaning хийж гин. За старта дарчин. За ингээд хэсэг хугацаа шаардлагатай. За тэгэхээр принтер чинь ингээд өөрөө автоматаар ажиллаад өөрийгөө цэвэрлж яана гэсэн үг. За энэ power cleaning гэдэг байна те. За энэ бол нэг шаардлагагүй олон давтамжтай ойрхон хийх ямар шаардлага байхгүй. Улиралдаа нийгмих ч юм уу. За энэ head cleaning гэдэг нь бол зөвхөн юм анхан шатны гэх юм уу одоо харьцангуй гайгүй ийм тохиолдолд хийж юм те. За нэг 7 хоног ажиллаагүй ч юм уу. За тэгвэл энийг цэвэрлээ дахиад ингээд хэвлэхдээ бүрсгэр ч юм уу үсгэн дарагдсан баригдсан юм зураастаа гараадах юм бол энэ power cleaning гэдэг дараад цэвэрлэх шаардлагатай. За энэ power cleaning хийхэд бол нэлээх бих буюу хорчин нэлээх шаардагдана. За тэгээ ойрхон хийгээд их юм бол хорчин дүүрээд нэг газараа хуримтлагдаад савнаасаа ингээд асгарах ийм тохиолдол гарна. За тэр тохиолдолд бол мэдээж мэргэжлийн принтер засварын хүнд хандсан зөв шүү. Толгоо цэвэрлээд дуусчлаа. За ингээ ахаа энэ дээр дараа тестлээд нэг гуц хэвлэж болно. За ингээ шууд дуусгасан ч болно. Ингээл болоо.